За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өглөөртлэн босоод хамтдаа байгаад маш их баярлалаа. За өнөөдрийн хичээл дээр бид нэгдүгээр бүлгийн 2 дугаар хэсэг буюу хамааралт болон үхэл хамааралт variable-уудын тухай үзэх болно. За үүнээс өмнө эхлээд дата гэж юу юм, мэдээллээс ямар ялгаатай вэ гэдэг талаар хэлвэл зүгээр юм болов уу гэж бодлоо. Яагаад вэ гэхээр датаг мэдээлэл гэж орчуулсан байхыг би нэлээд олоодаа харж байсан. За энэ их гоё зураг. Дата бол статистикийн цөм. Датагүй статистик гэж байхгүй. За тэгээд ихэнх судалгааны хувьд гол зорилго нь тодорхой нэг судлагдахууны талаар мэдээлэл олж авахын тулд өгөгдөл цуглуулахад оршдог. За тэгвэл өгөгдөл гэдэг нь амьтаа болон амьгүй эсвэл үйл явдлуудаас цуглуулж тэмдэглэж бүртгэж авсан мэдээллийн хэсгүүд. Хэрвээ том жижигээр нь хэлээч гэвэл мэдээлэл нь том буюу өгөгдлийг агуулж идэг бахнэ. За эндээс бид 200 жирэмсэн ихийн бүртгэлийг харж байна. Эдгээр бүх бүртгэгдсэн утгууд нь нийлээд датаг үүсгэдэг. За тэгэнгүүт дата сет гэж юу вэ гэдэг асуулт гарна. За дата сет гэдэг нь хамгийн товчхоноор тайлбарлах юм бол цуглуулсан датагаа хүснэгтэнд оруулсан байхыг хэлдэг. За хүснэгт болгон хөндлөн игнэнээс болон босоо багнуудаас тогтдог. За эндээс бид жишээ харж байна 5 даралт ихтэх өвчтөй хүмүүсээс бүрдсэн дата сетийг бол харж байна. За хөндлөн мөр болгоно нэг өвчтөн. За босоо баг нь болгон variable. За тэгэнчээ байгаа утга нь variable-ийн утга. За мөн эдгээр хөндлөн игнэ болгоныг өвчтөн, эсвэл subject, эсвэл case гэх мэтлэнгээр янз бүрээр нэрлэж болно. Гэхдээ хамгийн албан ёсны нэршил бол observation буюу ажиглалт. За дата сетийг бидний сайн мэддэг Excel эсвэл статистикийн програмуудын тусламжтайгаар үүсгэх боломжтой. Тэрхүү үүсэт байгаа файлыг бид дата сет гэж нэрлэнэ. За ингэж хэлэнгүүт хүүхдүүд юу гэж боддог вэ гэхээр компьютер дээр байгаа хүснэгтэнд оруулсан зүйл нь дата юм аа гэж бодох гэдэг. За үнэндээ бидний амьдралд хаасайгүй цаг минут тутам дата үүсэж байгаа. За жишээлх юм бол цаг агарын мэдээ, зурагтны програм, та нарын гар утсан дээр байгаа аппликейшнүүд, та нарын гар утсан дээр байгаа авсан зураг, бичсэн бичлэгүүд бүгд ухаалаг цагт бүртгэгдсэн өдрийн хийсэн алхмын тоо, энэ болгоно бүгдээрээ дата. Нэлийн өргөн хүрээний ойлголт. За тэгэхээр энгийнээр энэ бол raw фактууд юм аа гэж хэлж болдог. За тэрч бүхэл хажуудаа байгаа тэмдэглэлийн дэвтэр дээр 1 2 3 гэд бичгэд л дата үүснэ. За гэхдээ контекстгүй болвол дата ямар ч ач холбогдолгүй ашиглах боломжгүй зүйлээ. За энэ талаар зөмөрөө тодруулж ярив. Өвчтөнд 120 гэж хэлэхэд юу бодож болох вэ? Хэрвээ артерийн даралтын тухай бодвол хэвээ юм байна гэж бодож болно. Өлөн үеийн цуснд сахарын хэмжээ юм бол хөөх өгсцэн байж тээ гэж бодож болно. Эсвэл өндөр нь юм уу, жин юм уу гэх мэтлэнгээр тодорхойгүй байдаг учраас датаг утга учиртай ашиглах боломжтой болгохын тулд бид лейбл хийж өгөх ёстой. За лейбл нь юу ч байж болно. Жишээлбэл нэгж, цаг хугацаа, бүртгэгдсэн их үүсвэр нь байж болно. За интернетээс гоё зураг олонгуудаа тавьсан шинж чанар заасан байж болно. Гурвалжин, дөрвөлжин, өвчтөй, өвдөөгүй гэх мэтлэнгийн эсвэл хувьсгтгуунтай дата. Жишээлбэл биеийн өндөржин, хэм гэх мэтлэнгээр. За дата болон мэдээлэл нь хоорондоо ямар ялгаатай вэ? За энэ ч өвчтөнтэй холбоотой датаны утгуудыг бол харж байна. За энэ датан дээр контекст нэмээд тайлбар өгвөл одоо үүнийг мэдээлэл гэж хэлдэг. За жишээлбэл хемоглобин 8.5 гэдэг нь дата. За үүн дээр үндэслээд өвчтөн дунд зэргийн цус багталттай байна гэвэл энэ нь мэдээлэл. За түрүүн хэлжсэнчлэн цаг хорон бүр хаасайгүй датанууд үүсч байдаг. За тийм болохоор түүнийг цуглуулж, зэгцэлж, цэвэрлэх үйл ажиллагааг бол дата процессинг гэж хэлнэ. За энэ хэсэгт та бүхэн дата процессингийн үе шатуудыг эндээс хэлбэрүүдийг харж байна. За ингэж датагаа процессингд оруулаад анализ хийснээрээ нөгөө түүхий байсан зүйл чинь төгс төгөлдөр үнцэнтэй мэдээлэл болоод улмаар үүн дээр үндэслээд шийдвэр гаргах, илүү үр дүнд хүрэх боломж бүрддэг байна. За датаг мөн дотор нь бүтэцтэй, бүтэцгүй, хагас бүтэцтэй гэж ангилдаг.
За бүтэцтэй дата гэдэг нь хүснэгтэнд оруулах боломжтой байхыг хэлдэг. За энэ нь маш өндөр зохион байгуулалттай амархан хайлт болон боловсруулалт хийх боломжтой байдаг. За үүний тод жишээ гэвэл лабораторийн шинжилгээний хариу. За бүтэцгүй дата гэхээр хүснэгтэнд оруулах боломжгүй зураг, бичлэг, дуу байж байгаа жишээтэй. За эмнэлгийн хувьд бол эрентгийний зураг, эсвэл эмэг судлалын слайдны скансан зураг, эмчийн үзэсгэлэнгийн хуудас байж болно. За амьдрал дээр нийт датаны 80% нь бүтэцгүй, 20% нь л бүтэцтэй байдаг. За орчин үед хиймэл оюун ухаан хөгжөөд бүтэцгүй датаг бүтэцжүүлээд улмаар боловсруулалт хийх боломжтой болгодог болсон. За жишээлх юм бол эмэг судлалын слайд, эрентгийн зургуудыг шууд хиймэл оюун ухаанаар үнэлээд онш тавих боломжтой болж эхэлж байгаа. За хагас бүтэцтэй дата гэдэг нь энэ хоёрын завсрын шинжтэй хүснэгтэнд оруулах арай боломжгүй, тодорхой хэмжээний бүтэцтэй. Гэхдээ бүтэцжүүлээд цаашаа анализ хийх нь маш амархан байдаг. За бид нэр иймэрхүү кодуудыг нэлээд харж исэн бах. Энэ нь хагас бүтэцтэй датаны жишээ ахнэ. За дүгнэлт байдлаар дахиад нэг хэлье. Бүтэцгүй дата нь ихэвчлэн урт хэмжээний текст, зураг, аудио, бичлэг хэлбэртэй. Тэгээ ихэвчлэн чанарын шинж чанартай хэмжигдэж байдаг. Бол бүтэцтэй дата нь ихэвчлэн тоо, он сар өдөр, богино хэмжээний текст гэсэн хэлбэртэй амархан хэмжээд амархан анализ хийх боломжтой байдаг. За энийг яагаад дахин хэлээд ялгааг нь гаргах гээд байгаа вэ гэхээр та бүхэнд нэг зөвлөгөө өгөх гэсэн. Анхнаасаа датагаа цуглуулахдаа цэгцтэй, бүтэцтэй цуглуулаасай гэж хэлмээр байна. Ингэснээр асар их цаг хугацааг хэмнэн ажлыг хөнгөвчлөнө. За жишээлбэл эмнэлгээр үйлчлүүлэх эдийн сэтгэл ханамжийг судлах гал үзэг заас өгөөд та энэ дээр өөрийнхөө сэтгэлийг бичнэ үү гэж өгвөл тэр хүн юу ч бичиж болно. Сольгч нарын сайхан аштай байсан учраас энэ эмнэлэг үйлчлүүлсэндээ баяртай байна ч юм уу. За тэгэх юм бол үүнийг боловсруулахад хэцүү. Түүний оронд та өөрийнхөө экспириенсийг 1-ээс 10-ын хоорондох тоогоор үнэлнэ үү гэд асуувал тэр хүн чинь 8 гэд бичих боломжтой. Энэ нь маш амархан байх болно. За өөр нэгэн жишээ гэвэл бодит үзлэг хийлээ зэвж нөхцөл байхгүй гэхдээ биеийн ачааллын үед амьсгалдах шинж илэрж байна гэж бичихэд энэ бол бүтэцгүй дата үүснэ. За энэнийхээ оронд илэрээгүй шинжүүдэд 0-оор илэрсэн шинжүүдэд 1-ээр кодлоод явчих юм бол ирээдүйд боловсруулахад амархан буюу цаг маш ихээр хэмнэх болно. За гэхдээ дахиад хэлье, хиймэл оюун ухаан хөгжсөнтэй холбоотой бүтэцгүй датаг бүтэцтэй болгоод дуунаас, зурагнаас, аудионоос дата экстракт хийх боломжтой байдаг болсон. За хичээлийн явцад завсралгаан байдлаар бяцхан мэдээллүүдийг хүргэжээ гэдэг. За тэгээ өнөөдрийн хувьд бол оюутнууд сонирхоод асуудаг учраас Герман болон Япон улсад PhD сурахад ямар ялгаатай байсан бэ талаар ярилцъя. Үнэхээр хоёр том гүрэн хүүхдүүд их сонирхдог, аль нь зүгээр үү гэж их асуудаг. За гэхдээ энэ зөвхөн миний төгссөн сургуулиудтай холбоотой зүйл, бусад сургуулиуд ямар байдгийг ч юм уу, эсвэл цаг хугацаа өнгөрөөд яаж өөрчлөгдсөнийг бол мэдэхгүй. За диплом хараад санаанд орлоо. Сонирхуулах үүднээс гарын үсэгтэй холбоотой нэг зүйл хэлье. За Герман бол маш хуультай. Тэр хууль нь яс хэрэгжиж идэг. Тэгээ хуулийн гол хүчин төгөлдөр болгож идэг хүчирхэг зүйл нь гарын үсэг байдаг. За жишээлх юм бол эмэг судлалын инженер оншоо тавьчаад гарын үсгээ зураад профессорт өгдөг. Техникийн эрхлэгч профессор хүн гэдэг бол өөрийнхөө ажлыг дуусгачаад тэгээд бусад инженерийнхаа оншийг бүгднийг хянж үзээд эцсийн байдлаар баталгаажуулаад гарын үсгээ зураад цааш нь явуулдаг. Тэгээ ингэж тайлбарлаж байгаа. Хэрвээ ямар нэгэн асуудал гарах юм бол эмэг судлалын инженер нь биш, эцсийн байдлаар баталгаажуулсан профессор хүн хариуцлагыг хүлээдэг гэж. Профессорууд маш өндөр цалинтай, тэрнийхээ дагсан асар их хариуцлага хүлээдэг тийм л хүмүүс байсан. Японд бол гар үсэг гэж байгаагүй, хүн болгон тамхтай. Надад хүртэл дайраа гэж жижигэн тамга өгсөн. Тэгээ тэрээ бүх документ дээрээ дараад явах хэвээр. Тэр нь бүр банкнда хүртэл бүртгэгдсэн тийм байждаг байсан. За ийм соёлын ялгаа харагдсан. Эсэлтийн хувьд гэх юм бол Германд шалгалт гэж байхгүй, гэхдээ докторт сурахын тулд мастер хамгаалсан байх ёстой гэд дипломоо өгүүлж очижсэн. Японд бол эсэлтийн шалгалттай 3 шалгалт авсан. Эхнийх нь англи хэл, ангаахын англи хэл болов гэж бодсон чинь үгүй, академик англи хэл байсан. Хоёр дахь нь ангаахын суурь мэдлэг, гурав дахь нь паблик хэл дээр байсан. Германд сургалтын төлбөр гэж байхгүй, хүн болгонд боловсрол эзэмших эрх нь бол эрхтгийгч байдаг. Харин Японд бол сургалтын төлбөр гэж байдаг. Гэхдээ
профессорыг олсон тохиолдолд бол аль нь ч асуудалгүй. За сургалтын явцад бүх PhD оюутнууд судалгааны арга зүйд эхний 2 жил суралцах ёстой байдаг. За тэгээд төгсөнгүүд нэм сертификат өгдөг. Энэ BBRS-ээр дамжуулаад жил болгоны 8 сард ретритэд явах боломжтой. Яг энэ зугаалаад гой зохион байгуулагддаг л да. Хамбургтээсэн болохоор цаашаа ойрхон Голланд, Денмарк энэ рүү яваад тэгээ би энийхээ өмнө ихтгэл тавиад явцаа хэлцүүлдэг. Жилийн эцэст нь 3 өдөр тэгчихээ өмнө бас явцаа хэлцүүлдэг. Тэгээ энэ бүх одоо хэлцүүлгийн явцад судалгааны ажил сайжраад боловсруулагдаад улам боловсронгуй болоод явж идэг. Японд бол нийт 30 кредитийн хичээлийг үзсэн байх ёстой. Ямар хичээл үзэн хэдэн кредит байсан бэ гэдгийг нь хэвлээд дипломны хавсралт болгоод өгч исэн. За явцын хэлцүүлгийг tilhэмдээ 1, тэгээ 12 сарын эхний 7 хоногийн нэм гарагт бүх оюутнуудын өмнө 1 гээд 2 удаа явагддаг. За ковид гарсан байсныг хичээлгүй бүх одоо хэлцүүлгүүд онлайнаар явагдсан. За төгсөлтийн хувьд бол Германд диссертац бичих ёстой. Төгснөхийн дараа сургуулийн номын санд электрон хэлбэр тавигдчихсан юм байлээ. Пепер бичиж болно. Гэхдээ энэ опшнл, бичсэн байвал мэдээж сайн. Гэхдээ гол шалгуур нь бол диссертац. Тэгээд диссертацаа хэвлээд 8 багшид тараагаад тэндээс нь 3 шалгалтын дээрээ судаг. Харин Японд бол диссертац гэж байхгүй, пепер бичих ёстой. At least 2 пепер бичнэ. За тэгээд 2 co-author, 2 first authorтэй, 1 each authorтай болол төгсчихсэн. За энэ хоёрын аль нь зүгээрээ гэж хэлвэл мэдээж хэрэг publication-ээр төгсөх нь бол судлаачтай хэрэгтэй. 121 хуудас диссертац бичээд тэрийг хэн ч уншихгүй. Харин тэрийг одоо publication болгож ивэл тэгээд тэр нь PubMed-д хэвлэгдчихэвэл энэ бол насны бүтээл бас олон улсын бүтээл болно. За тийм учраас энэ систем нь сайн гэж би бол хэлнэ. За орчинтой холбоотой ерөнхий импрешн гэх юм бол муу хэлж байгаа юм биш. Гэхдээ Германд бол нэг тийм өнгөрсөн цалин очсон юм шиг санагддаг байсан. 300, 400, 700 жилийн настай байшингууд гэл тэд нэр нь үнэхээр гоё, дахин давтагдчихгүй байлгаад байхын аргагүй тийм л байдаг. Японд бол ирээдүйд цалин очсон юм шиг ингээл монолайн нэтрээр явж хахад чинь хөөх энэ газрын түвшин аль юм болоо гэмээр тийм л байдаг. За Германд сурч хахад хэцүү зүйл нь юу байсан бэ гэхээр хэл нь анх эндээс явахдаа хэлэн сайн яваагүй очоод 2 хэл зэрэг сурах хэрэг гараад. За Японд юу хэцүү байсан бэ гэхээр ковид тусах хэцүү байсан. Өвддөггүй хүн чинь яг өвдөх болохоор им тариач юу ч байхгүй гараад им авъя гэхээр халдвар тарааж гээд байдаг. Тэгэл гүрээсэндээ тэр үед тэ халуураас 3 хоног хэвтэж явахдаа за ингээл хүний газар явчих үедээ гэж бодож исэн. За тэр бол маш хэцүү байсан. За тэгээ Японд сурч байхдаа бас хэл бас гайгүй болсон байсан болохоор өөрийгөө хөгжүүлэх боломжууд бол нэлээд байсан. Герман багш нартаа би та бүхэн намайг 0-оос hero болголоо баярлаа гэж хэлжсэн бол Япон багш нартаа болохоор та бүхэн намайг hero-гоос супер hero болголоо баярлаа гэж хэлсэн. За дараагийн сэдэв бол observation болон variable-ууд. За түрүү хэлж байсанчлан хүснэгтийн хөндлөн игнээ бол observation байдаг. Энэ өвчтөн байж болно. Туршилтын хулгайг номерлсон байж болно. Босоо баг нь бол хувьсгтгон буюу variable. За observation-ууд нь variable-уудаараа ялгагддаг. За дата нь бол нэг болон хэд хэдэн variable-уудаас тогтдог. За өмнөхдөө нэмээд хэлэх юм бол мэдээлэл нь датанаас бүрдчихэд дата нь variable-уудаас бүрдчихэд гэсэн үг. За жишээ болгоод өвчтний демографик болон эмнэлзүүтэй холбоотой дата цуглуулъя гэх юм бол тэр дотроо нас, хүйс, жин, ажил эрхлэлтийн байдал, өвчний явц, эмчилгээ гэд оруулаад бичнэ гэсэн үг. За би энэ тодорхойлсон дэвтэртэй хувьсгтгон гэдэг нь утга онооч болох шинж чанар юм аа. За тоогоор илэрхийлэх боломжтой левел энэ хувьсгтгон 1-р алам, 2-р алам, эсвэл тим грамтай алам гэх мэтлэнгээр. За хэлбэрүүдийн хувьд өөрөөр нь хамааралт болон үл хамааралт шинж чанараар нь чанарын болон тооны за хэмжилтээр нь ингэж 4 ангилна. За энэ талаар дараагийн хичээл дээр нэлээд дэлгэрүүлж ярина. За variable-ыг ингэж тэмдэглэдэг. За хамааралт болон үл хамааралт variable-уудыг яагаад маш сайн ойлгосон байх ёстой вэ гэдгийг хамгийн сүүлийн слайдн дээр хэлье. За үл хамааралт гэдэг нь нэг өсөндөө та бүхний судалгааны бүлэг байж болно. Тамхи татд юм уу, татдаггүй юм уу гэд 2 бүлэгт хуваацсан байж ах чийтэй.
Хамаарал нь болохоор эндээсээ гарч байдаг үр дагавар нь учраас заримдаа outcome, заримдаа response гэж нэрлэж явждаг. За жишээлх юм бол тамхи татдсан бол уушигны хавдар үүссэн байх ч тийм. Ийм учраас үл хамаарлан дээр үндэслээд тодорхой хэмжээгээр таамаглах боломжтой байдаг учраас заримдаа үүнийг predictor эсвэл exposure гэх мэтлэнгээр нэрлэдэг. За нэмэлт жишээ гэвэл даралтны им уусан бүлэг, плацебо бүлэг гээд даралтны им уусан бүлэг нь даралтанд бууж магадгүй гэдэг байдлаар за тэгж таамаглах болцоотой байдаг учраас нөгөө нэр нь predictor байдаг бахнэ. За энэ дээр бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Үл хамааралт variable-ийг буюу бүлийг судлаач тодорхой хэмжээгээр хянах болцоотой байдаг. Жишээлбэл за энийг ихээр хүслэе, энийн дунд зэрэг хүслаад энийг нь бага хүслэе гэд судлаач өөрөө зохицуулдаг. За гэхдээ энэ судалгаанаас хамаарат маш харьцангуй ойлголт. Жишээлбэл хүйсээр нь бүлгэлсэн судалгаа байвал хүний хүйсийг бид нэр хянч чадахгүй. За хамааралт бүлэг буюу outcome нь усныхын хэмжээнээс хамаарат тухайн цэцэг сайн ургаж болно, нөхөж болно, эсвэл зөвхөн навчтай жижигхэн ургаж болно. Гэх мэтлэнгээр гарч байгаа үр дүнгууд нь байдаг. За энэ зургийг нэг харцхад бол дахиж эдгээрийг оронд нь андуурагдахгүй болно. Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй. Нэг судалгаан дээр байгаа үл хамааралт variable нь өөр судалгааны хувьд хамааралт болж болно. За жишээлбэл лекцэнд хэр оролцох вэ гэдгээс шалгалтын оноо хамаардаг гэдэг судалгаа хийх гэжээвэл лекцний оролцоо нь үл хамаарал буюу судалгааны бүлэг лекцэнд орд юм уу ордгүй мó гэж хоёр хуваагаа л тэмцээнээсээ шалгалтын оноог нь харьцуулна гэсэн үг. Харин одоо персоналитигаас хамаарат лекцэнд суудаг суудгүй нь хамаардаг гэж судлах гэжээвэл одоо энэ дээр лекцэнд суух хэсэг нь тухайн хүний хувийн шинж чанараас хамаарна. За тийм учраас энэ бие даасан буюу судалгааны бүлэг болно. Энэ нь болохоор түүнээс хамаарж байгаа outcome нь болно. За хэрвээ эдгээрийг ялахад төвөгтэй андуурагдах гээд байвал нэг зөвлөгөө өгье. Тэр нь бол цаг хугацаа. Цаг хугацааны хувьд аль нь төрүүлж үүссэн бэ гэдгийг бодох юм бол бас нэг андуурагдахгүй байх болцоотой. Жишээлбэл лекц нь өмнөө явлаа, шалгалт нь дараа нь боллоо гэх мэтлэнгээр. За үүнийг судлах нь ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгээр судлаачид статистикчнууд хоорондоо ойлголцоход аливаа мэргэжил өөрийн гэсэн мэргэжлийн хиллэгтэй байдагтай адилхан эдгээр хамааралт болон үл хамааралт variable-ууд нь статистикийн хиллэг. Хоёрдугаарт статистик боловсруулалт хийхэд хэрэгтэй. За analyze гэл цонх нийлээ тэнгууд юу гэж гарч ирэх вэ гэхээр ийшээ хамааралтыг оруул, ийшээ үл хамааралтыг оруулаа гэж гараад ирнэ. За тэр үед нь буруу оруулах юм бол боловсруулалт нь буруу болчихно гэсэн үг. За тэгэхээр хамааралт болон үл хамааралт variable-уудыг судлах нь ийм өндөр ач холбогдолтой байх нэ. За анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээлдэр уулзъя.